Минь хамгаал танихгүй байсан ч өмгөөл хорвоо хитрхи хатуу ярьцгаа зөөлөн өнгөөр битгий бусдад гайвал битгий бусдын байвал өөрийн хилээ тогтоод зураа сачиг байгуул хөгжилдөөх найзаа урж хөгчмтэй найзалнаа өвчин гэж хэлэхгүйч өсвөр насанд гимтэл би хүмүүстэй муудалцаж гэрээсээ нууцалнаа өнөөдөр нь зүхтаасаж маргааш тэнд уулзалнаа дараа нэгний гочлно дараа нь би гэж ожлно дандаа дарсаар байгаа сүлдээ мэдрэмжүүдээ цоожлно найзын үгээр идэж байхад зарим нь зүгээр ажиглана худлаа сүрээр томрон айзын чинтэй зүгээр ашиглана сургуультаа ямааргүй сургуультай нохоо шиг ирцээ өгөхөөр гарч явна цухуудааг 7 цаг бүгд л дүн ярихаас биш хинэнч хүн болгохгүй бусдыг булан чагсан бацаан ангийн төв болохгүй сошиал дээр тариулна хизээ хойн цариулна хэрвээ өгцөн байх юм бол хитэн пост найруулна хүний кэрлдэггүй хүүгүүд ортыг яаж харилна ангийн дааж авсан багш нь минь яаж хариулна та намайг мэднэ ээж шалтгаалт очоод гомдож байгаагүй та намайг мэднэ ээж дормжлуулсан ч гомдож байгаагүй та намайг мэднэ ээж хичээл таслаа дундаж байгаагүй та намайг мэднэ ээж хизээж хүүчин дундаж байгаагүй та намайг мэднэ ээж ажлаас сухтаа хэвтэж байгаагүй та намайг мэднэ сте цавсны цаахан хэртэж байгаагүй та намайг мэднэ сте буруу юм хийж хэвтэж байгаагүй би гэхдээ мэднэ миний мэдэрч байгааг мэдэрч байгаагүй өсөн орчин жолоочор биш нийтийн автобусаар би зорчин сургуульчны гэргэн тэгвэл миний хувьд бол би бол зорчин сошиал хөгжгөөс өмнөх зүйлийг сонсвол та нар бараг зорчин сэтгэл зүйн муу ярих юм бол хэмжин хэлнэ твж хогчин хүмүүжилтэй айлын хүү хүмүүжилгүй айлын хүү гэр гэрээсээ гараад тэд нар бүгд нэг л газар орчин эцэг ихийн үгсэн нэрийг гэргүү бандын өгөх хочин дараа нь бүгд л харна хэрвээ хэлэх юм бол тэр нь хочин таруу хууч хувцастай хуучны мууцсан утастай танаа хааны мэжин ажил ямар багш нь хүртэл асан хүний эрхийг мэдрэмжгүй хүний хэрхийг мэдэхгүй хүүхдүүд нэгнээ дарлаж байхад бус нь харчаа зүгээр нуу хувийн сургууль сурлаа гэд хогийн зантаа олж хийж биш хавийн бацаан цуглуулаад худлаа хамтаа олж хийж биш дороо нэг дэрлэгдэг давдаг цан чин гэрийн шинж биш балаа тогтолцоод таслалтаа ямар тасардаггүй гинж та намайг мэднэ ээж шалтгаалт очоод гомдож байгаагүй та намайг мэднэ ээж дормжлуулсан ч гомдож байгаагүй та намайг мэднэ ээж хичээл таслаа дундаж байгаагүй та намайг мэднэ ээж хизээж хүүчин дундаж байгаагүй та намайг мэднэ ээж ажлаас сухтаа хэвтэж байгаагүй та намайг мэднэ сте цавсны цаахан хэртэж байгаагүй та намайг мэднэ сте буруу юм хийж хэвтэж байгаагүй би гэхдээ мэднэ миний мэдэрч байгааг мэдэрч байгаагүй та намайг мэдгүй ээж хичээл явах дургүй байсныг та намайг мэдгүй хамгийн дургүй газар сургууль байсныг ангиас солиод сургууль шилжээ дасгаж хэцүү байсныг гадаа гарах дургүй анзаарах юм бол гэрсүү байсныг та намайг мэдгүй багшаа хиндэж гайгүй гингүү байсныг та намайг мэдгүй багшаа сурлага муудахад ивгүй болсныг танаа ангид орж ирэхдээ ихлээ дэвтэргүй байсныг самрын өмнө загнаж байхад чинь би итгэлгүй болсныг та нар мэдгүй гэртээ харихад ямар зураг гуптадгийг та нар мэдгүй хаяа яагаад намайг гэрээс зугтадгийг та нар мэдгүй хүний түүх болоод үзэл бодлыг тэгсэн мөртлөө гаднаас шүүн хардаг гүнсэн готлыг чи над чиг асуудалтай бол бити хав дараарай миний хийгээгүй хилээгүй давж гараарай бүгдийн шийдэ 50 мод битгий хар дараарай босод зогсоод бүгд хэлчих одоо харж байгаарай та намайг мэднэ ээж шалтгаалт очоод гомдож байгаагүй та намайг мэднэ ээж дормжлуулсан ч гомдож байгаагүй та намайг мэднэ ээж хичээл таслаа дундаж байгаагүй та намайг мэднэ ээж хизээж хүүчин дундаж байгаагүй та намайг мэднэ ээж ажлаас сухтаа хэвтэж байгаагүй та намайг мэднэ сте цавсны цаахан хэртэж байгаагүй та намайг мэднэ сте буруу юм хийж хэвтэж байгаагүй би гэхдээ мэднэ миний мэдэрч байгааг мэдэрч байгаагүй бүгдийг нийлх гаргаж байж лидэ бээр шахагдана мэдээгээр яригдана мэдлэгээр нэмэргүй ихтэл би яригдана гэхдээ чиг харагдана хичнээн урт өгүүлбэр байсан ч удахгүй цэг тавигдана нэг л өдрийг өөрчилж чадвал мянган өдөр өөрчлөгдөнө нэг л хүүхдийг өөрчилж чадвал мянган хүүхдэд нөлөөлнө мянган хүүхдийн асуудлыг одоо би энчээ төлөөлнө бусдыг зовоосон бол төлөөсийг нь бурхан төлөөлнө